За hello guys, энэ дэмжлэг хэлж байна. За энэ дэмжлэг яг хоёр Silent Beast дээр Noob to Max. Гэтэ зөвхөн комбатар. За дэмжлэг хийж байна. За like and subscribe дараад бичлэг үзээрэй. Тэгээд бичлэг рүү орцгоё. За guys, тэгээд ингэж ороод ирсэн. Тэгээд фармд тэгэл. Тэгээс тэг левлээс нэг левл ч юм уу. Тэгээд нэг хулгаач зэрэг ингээл ална мэдээж. Энд бол 100 левел хүртэл байгаа. Тэгээд дараа нэг 250 билүү 200 левел чөлөөмжгээд нэг тэр хүртэл тэгээд нэг сон босс шиг малт юм аа. Тэгээд бүх юмаа сайхан бүх стацаа сайхан мэлээдээ хийгээд дефенсас хэрэгтэй тийм учраас мэдгүй яах юм мэдгүй цаашдаа тэгэл болох бах та тэгэл. Зөвхөн комбатер гэж бодсон ч бас би 2 скилтэй гэсэн чинь 1 скилтэй юм. Шинэ нэг блок сурчиг удаад байсан чинь. Тэгээд ингээл яг нэг зохиол явна. Тэгээд яг нэг зохиол явна мэдээж. Тэгэл ихийг нь амар том кат байгаа дөө. Тэгээд ингэ болцсон. Тэгээд авсыг дэмнэ дангуулгаад тэгээд ихнийхтэрээ тэгээд нэг рейс унаад рейс дараад тэгээд хитэн честэ нэгээд. Тэгээд одоо хоёр нь бол ингээл дөнгөж хэрчил байгаа юм л таас. Тэгээд мейн консон тэгээд нэгэн тайтл үжил. Тэгээд дамиж үзсэн чинь гайгүй лээ дөнгөж эхэлж байгаа хичээтэй басаал юм бид л та. Тэгээд дараа нь дээр 250 левел хүртэл байна. 100-250 левел. Тэгээд нэг шатлал явж илээ. Тэгээд дундаа амар том кат орно гай. Тэгээд тэрийг нэг бити тоогоор хийж хайх юм. Тэгээд би энэ бишийг ингээл зүгээр хийгээд дэмий хэрэгтэй гэж бодсон юм. Тэгээд яг хийгээ хийлээд амар хэцүү юм. Бүр тэгэл зүгээр л 16,000 левел хүртэл нэг фармдал би нөгөө сэлмэр фарм чиг шиг адилхан бодсон чи бүр муу сэлмэр фарм тэрнээс хэцүү байсан юм лээ. Тэрийг хэлэхгүй тэгээд бас хэцүү юм лээ. Тэгээд сэлмэр фармдаа скил хийгээл байгаад болов. Тэг ингээл лавклал фармдал 2000 years later. Тэгээд шинэ том тийш энэ ялж катлон. За одоо 250 левел хүрсэн. Тэгээд дараагийн арлуу мэдээж явна. Клан релиз руунаал тэгээд ларсан чи рейч гээл юм гэдгийг зэн каланаал. Аюу эцэмлээ. Тэгээд тайтлуудаа хараад дээрс яаш авд юм бол бодсон. Хамгийн чухал мэдээж damage. Тэгээд damage тавах defense нэг чухал биш үү? Нэг one shot бол яваад байвал гайгүй л бах гэж бодож байгаа юм. Гэтэ хэцүү. Тэгээд дишүү орол энэ дээр бол бүр 500 левел хүртэл баг биш. За бид геймер чинь амар их фарм тавилаас. Тэгээд 500 левел 200 500 левел хүртэл фарм. Тэгээд цаана хамааки биш моги юм байгаа. Тэгээд дээрээс битүү хүсээ бас. Тэгээд өхөр хүчээр нэрээ Silent Island дээр бас юм бэдий санаа тэгээд очиж байгаа юм. Тэгээд нэг stats reroll тэгээд нэг trade reroll гэдэг бах юм байдаг. Тэрийг санаад тэгээд одоо ингэ очиж байгаа юм. За тэгээд stats reroll гэсэн чинь тэгээд яасан гэдэггүй миний gem алгуулсан хөнгөтэй бүр FFF гэх бүгд F. Ийч юм. Тий зарим нь юм болсон юм. Би л F бүгдний F гэж одоо тэгээд хараагүй. Уул нь саний цэгрийг авцвал арай гайгүй болсон байхгүй. Тэгэхгүй би мартаад хийжтэй нэг мэдгүй тэгээд өөр юм унах юм болоо гэж одоо тэгээд яасан чи. Уул сая цэгрийг авчвал алдтал байсан. Тэгэхгүй одоо ингээд хамаг юм дуустал дараа тэгээд өлегтэй юм унаагүй тэгээд дууссан л таарг. Гэтэ өлегтэй унаагүй чи яасан нэг ногоон л унсан л таамаг сүгэлдэн. Тэгэхгүй бол тэгээд ямар цэгрээ алдсан шивтэй өөрөө бид харсан. Гэтэ монкын одоо мэдээж харамдна. Тэгээд мэдээж үхэн ална. Тэгээд үтсэс юм аас. Тэрийг бас яхахт. Тэгэл мэдээж биш. Тэгэл маш бүр амар том. 2000 years later. За тэгэл амар том кат явсан. За тэгээд миний юу харж байгаа 1300 левелтэй. Тэгээд энийг бол бүр наснаас их алсан. Наснаас их алсан л та байсан. Амтгүй бол амар их алсан. Тэгээд өснөөр очоод тэгээд фарм зах чинь аягүй хэцүү гадах. Энийг бол бүр баг 3 мал левел болсон. Фарм зах. Одоо ингэ фарм гэлтэнэ. Тэгээд одоо лайк subscribe дараагаа бол нэг одоо дарчаарай. Хоёрхан товчтой лайк subscribe явуулаа.
Тэгээд дараагийн айланд руу ороогүй л дээ. Зөвхөн нөгөө юу авах чинь хакки авах чинь. Тэгвэл хаккиг болохоор хэцүү л байсан юм байлээ. Хаккиж бас хөрхэн дэмэж нэндим байлээ шүү дээ. Тэгээд хакки тренерээр очиод мэдээж квестийг биелүүлнэ. Тэгээд 150 BCL тэгээд скил спам зэрэг баахал юм хийх. Тэгээд тэрийг ингээд катлна. Одоо ингээд юу явж байна? Одоо хаккиг авахгүй явж байгаа. Тэ. Тэс навар очиод хаккиг асуурал болоо. Конкурент хакки яагаад гарч ирэх юм бэ? Дандаа ингээд гацаа гараад ирчихдээ. Уул нь бүр нээгч чадахгүй би бүр нэг аскент хэлээ. Акцент замтгэн ассишн билүү. Нэг тэрийг хийхэд бол тэрийг бүр левел 5 оруулж хийх юм билээ. Тэгээ яах вэ? Тэгээ би яагаад энэ дээр фармц юм бэ? Миний левел ямар ч хүрсэн үгүй мэдгүй. Би ямар ч шаардлагагүй. Үүнтэй тэгш нэмж фармтаад. Тэгээ би алж чадахгүй. Айгуу сэн би бүр өөрөө яагаад фармцааж бидэхгүй нэггүй. Хүмүүстээ буцаж очиж эсвэл алдаж ирдээ. Иш идэлтэй би бээрэн сэлцээ. Тэгсэн магадгүй тэгээд төрүүлж оруулах юм хойно оруулсан байж байгаа. За мэдгүй тийм байж магадгүй шүү. Тэгээд одоо цасан чи чудлаах л та. За тэнийг одоо ингэ фармд чинь санийх дээр одоо алж чадахгүй л гэсэн байх л та одоо тэгээд би нэг бүр хийгээ нүүлээ амар утсан заяа бүр ингэ тэгээд дөнгөж хийгээд ингэ хийжсэн чинь хэдхэн оны дараа автыг барьцаадаггүй. Хин би бүр юу вэ гэж бодвол тэгэл левел нь нэмэгдсэн болов уу нэмэгдэг үлээс юм лээ. Тэгээд санийхыг амар фармд жаад одоо ингэ вентер мардаг юм. Тэсвэт нэг цолцолдод бардаг болсон. Энийг бол бүр амар халсан. Бүр хитэн цагч алаад байгаа мэддэг. Тэгээд ингээл бүр амар алаад одоо минийх 200. Тэнгэл фармсан. Тэгэл фармч дараагийн яар руу орсон. 3400 Монгол. Одоо 3600. 3600 фармсан. 3000 левел доллар юм бүр 3600 левел болж байгаа байсан. Сойш тэгээд. Степ блessing дээр нэг комбата блэслээд. Блэсийг би нэг оруулаад тэгээд тэш орлох гэсэн чи тэгэл чадаагүй тэгэл татцсан. Тэгээд curse blessing-ийг алж юм өгч. Тэгээд амар хэцүү болов ч арай гайгүй юм хэлсэн. Тэгэл curse blessing алаад тэгээд нэг хитэн бэс рейс тэгээд нэг хитэн навдраад нэг л битгүй тэгэл. Бол аюу хурдан тосно гэж. Нэг пандас орж ирэх амар хасан. Одоо нэг зөвхөн ажилладаг. Түүтээд яаж чаач. Тэгэл ингээ одоо нэг бүр амар хасан. Үнийг бол бүр нэр амар хасан. За авклал зодтолтол. Сая микрофон жоохон тасалдчихлаа. Тэгэл энийг бол мэдээд амар халсан. Тэгэл фандал тий. Фандгүй явах хэрэгтэй тий. Яг зүгээр ингээд энэ биш хийхдээ бараг амар шинэ холгүй тий зүгээр ингээд нэг юм фандал тэгэл амар хурдан ялчих юм. Тэр зөв хурдан дуусчих юм бол өсч бүр амар удаа тийм лээ. Хийж байгаа тэгээд бүр арай жоохон завгүй болоо тэгээд фандах хэцүүсэн. Үгүй зөвхөн комбатар амар ойрхон содно. Тэг байнг үхэн тэгээд харсаа бүр тийрээд аягүй өтөт юм бэл. 2000 years later. Зэнгэт 3600 левелтэй байна. Тохтол. Тэгээд би өөрийнхөө нэг жинхэнэ яг аккаунтаас нэг 4000 рейсер орол энэ аккаунт руу трейд хийж өгөөд тэгээд одоо энэ аккаунт дээр ингээд нэг чамаар амар сайн рейстэй болохгүй бол амар хэцүүсэн дэмэж муутай тий. Тэгээд лайк борн юм уу тэгээд тэгээд энийг алаад харсан чинь сан борн унтсан байсан. Яг лайк борн болгоч болно л доо. Гэтэ яг тэгээд тэгээс яагаас шийдэл залахгүй ирсэн ч юм. Тэгээд тийм болчих юм. Тэгээд зүгээр ингээд сан борнтойгоо ингээд үлдсэн. За одоо ингээд дараагийн алуу ороод фармд эхэлж байгаа юм. Тэний бас
амар фармцсан. Тэгээ дараачих нь үдэж чосоор фармдна. Тэр нь фарм тасаар хийхгүй шүү дээ. Угаасаа ойлгомжтой. Тэгээ ингээд декости билэл алдсан юм да ингээл харуулаад явна уулна. За дараалахгүй юм шиг. Тэгээ ингээл нэг стацаар ойд юм бол тийм. Сарайгаа хөгжүүлсэн. За тэгэл тэр дундуураа нэг ганц трейдерээр л эргүүлж гэж бодоод тэгээд нэг 2 эргүүлээд тэгээд 3 эргүүлээд тэгээ шууд инфинит гацсан. Амар майтик шууд гацсан амар надтай. Тэрнээс тэгээ юм болохоос тэгээд амар санаа өнгөцсөн. За тэгээ одоо ингээд 6800 левелтэй байна. Гэтэ дараачийн 90 орсон 7300 левелтэй. Би нэг хэлээ. Скрин рекорд онтоор хажгаад тэгээ нь бол маш рекорд хийхгүй өөрөө ганцаар фармцсан. 7300 левел хүргээд тэгээ дараачийн 90 орсон байгаа юм ингээд харагдаж байгаа юм. Тэгээ дээрээс амар дэмэж тэмлээ. Үгүй мэлээ. Өмнөх нь л арай л амархалаадсан бас. Арай ч хийдээ давгүй алдсан юм аа. Эдгэрийг бас арай л утаалдаг юм билээ бас. Анир тэгээд нэг тайтл авах гад нэг 15% damage гэдэг нэг 90-ыг алаад байвал тайтл өгнө. Үгүй бас нэг armor микээ тасалтаад байгаа юм би. Тэгээд armor дээр авна гэж бодоод тэгээд жоохон юу асаа. Өнийг бол сүрхэн алсан чаасан. Гайг болчих тийм билээ. Манай миний амиг нэг хасахгүй л. Тэнд би үзсэн тэгээд зурглал. Тэний хит алж байгаа тайтл амгацсан 15% damage гээд бас гайгүй. Сая бусад намайг хэрсээл аргаулсан л таас. Тэгээд энэ нэг Blade Master гэдэг энэ тайтлыг авсан. Тэгээд equip гэсэн чинь дарагдахгүй би equip-лж болохгүйсэн. Тэгээд нэг харсан чинь тэгээд юуг нь аваагүйсэн. Accessory-г аваагүйсэн, хувцсыг аваагүй. Тэгээд эдрээс бол нэг авсан. Эдрээс өөрөн зүгөө тэгээд damage шалгаад. Тэгээд дахиад алсан да. Жаалыг нэг алж байгаа нэг юм харсан чи харин сурд нагцсан байсан. Тэгээд санийхын гомоос харсан чи сурд нагцсан байсан. Тэгээд уулнаас өөр юм сурд нагцсан байсан. Тэгээд нэг 2 3 тэгээд нэг 2 3-ыг алж байгаа. Нэг 4 5 ч юм уу тэгээд алж байгаа л тэгээд харсан чаас хөрхөн явсан байсан. Азмын чи жонсон. Тэгээд нэг хөлөө армор нь одоо найж ингээд тэрийг хараад тэгэл аваад зүгэл кипгээл кипгээл гэсэн үтэй гэл. Тэгээ макс мэлээ статс бол макс урсан. Тэгээ армор нэг юмнууд нэг харагдчихээн. Зүгхүүд айгуу сонир харагдсан билээ. Цээж жоохон томроо те. Одоо ингээд 7500 левелтэй байна. Тэгэл мэдээж 4000 дагуу тэгэл гайнли. Энд дээр бол нэг 8000 хүрсэн левел байгаа шүү дээ. Таална тий. 16,000 тал хүрсэн биш гэнэ. Тэгээ дараагийн патч тэрийг 16,000 хүрсэн биш боллоо. Гэтэ ингээл цаг хугацаа илэрэн өнгөрсөөр тоглоноос юм чи гэдэг. Тэгэл фанд 7 оноо 600 тэгэл. Бас левелнес блок шүтүүд бол аюу хурдан уучин. Яг тийм хурдан гэж чаашин тэгсмтэй аюу их левел. Шинэ мэдгүй бараг адилхан ч юм. За тэгэл фан чанж жаал 8008 левелтэй болоод Slime Island дээр ирсэн. Стенчинс нэг 2 юм уу 2 quest хийгээл энэ бичлэг маань энэ үрээд ингээд эцэлж дуусах юм аа. Тэг дараагийн бичлэг дээр үргэлжлэлийн яг 8000 оруулна. Энэ дээр бол ингээл 16,000 тал 8,000 хүргээл тэгээл бичлэг дуусгаж байгаа маа. За тэгээд энэ үргэлжлэлүүд бүгд баярлалаа. Тэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд яг одоо subscribe дарааг бол subscribe дарж туслаарай. Намайг дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэг. Одоо дараагийн бичлэг хүртэл тэгээд бай guys. Bye.